Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. 4-р ангид жаахан удаагаад оруулж байгаад та бүхнээсээ хүлцэлж байна. За ингээд олон юм нуршилгүйгээр анимд орцгоё. Аним маань Жинүү гяндангаас гарч ирж байгаагаар эхлэх бөгөөд тэр амьдралын усны 2 орцыг цуглуулсан. Үлдсэн нэг орцонд Чөтгөрийн хааны цус. Тиймээс тэр баттай болохын тулд бэлтгэлээ базаана гэд бодон зогсож байлаа. Чөтгөрийн цайзад очсноор түүний төвшин нилээд нэмэгдсэн байх ч тэр одоо болтол ий зэрэглэл байна. Ахин ангуучдын шалгалт өгөхөөр шийднэ. Ингээд ангуучдын хороон дээр шалгалт өгөхөөр зогсож буй хүмүүс харагдана. Энэ дунд манай Жинүү зогсож байх нь тэр. Харин шалгуулагчид дундаас ийгээс дээш зэрэглэл бол өөрсдийн бүлгэмдээ авах гэсэн бүлгэмийн менежерүүд ч мөн тэнд байна. Ингээд цагаан бар бүлгийн нэг менежер Жинүүг хараад Бекёнхо руу холбогдно. Тэр ч үүнийг сонсонгуудаа яаралтай тийш явдаг. Харин энэ үед манай Жинүү шалгалт өгөх гэж хүлээж байгаад хажууд нь суух 2 хүн ий зэрэглэл биш бол хоолтой болчих. Битгий сандар гэх яриаг сонсоод өмнөх өөрийгөө бодносон. Ингээд өөрийнх нь ээлжиж болж шалгалтын хэсэг рүү орно. Ингээд шинжилгээний хар болор дээр гараа тавьж шинжилнүү хэмээн хариуцж бойхон хэлдэг. Ингээд хар болор дээр гараа тавихад хяналтын операторын дэлгэц дээр error буюу алдаа заалаа гэж гарах бөгөөд дахин үтсэн ч алдаа заасаар ахлах ажилтнаа дуудана. Ахлах ажилтан гарч ирээд дахин нэг шалгаж үзээд энэ алдаа биш байна. Хэмжих боломжгүй хүчтэй гэсэн үг гэж хэлдэг. Энэ нь нэг үгээр тэр энэ улсын 10 дахь эс зэрэглийн ангууч болсон гэсэн үг байлаа. Энэ үед харин нөгөө улаан үст болон ангуучдын холбооны менежер 2 Чижүү арлын шоргоолж болон Бяко бүлгмийн улаан хаалганы дайралтад оролцож боссыг ялсан гадны хүний талаар ярилцсан. Ингэж байгаад нөгөө улаан үстэй эс зэрэглийн ангууч хороон дээр шидийн хүчээ шинжилүүлсэн хүн үмэн дэрж байгаа бололтой. Очиж үзцгээ хийнэдэг. Ингээд тэр хоёрыг очиход хүмүүс анх удаага эс зэрэглийн ангууч тодорч байгааг харж байгаа тул гайхан зогсож байлаа. Хүмүүс бүгд шуугилдж байтал манай нөгөө хоёр орж ирнэ. Хүмүүс бүгд гайхаж "Ваа! Хантарс бүлгмийн тэргүүн Чэ Жоин байна" хэмээн ярилцсан. Манай Жинүүч бас түүнийг ажин галын шидийн оргил сүүлчийн зэвсэг гэгддэг ангууч энэ хүн хэмээн харж зогссон. Чэ Жоин ч мөн түүнийг харж шидийн хүчийг нь ажиглан өөрийн нэрийг хэлэн орох бүлгмээ сонгоогүй бол түр ярилцъя гэд гараа сунгатал тэр хажуугаар нь юу ч болоогүй юм шиг. Яарч байгаа тул уучлаарай гэд хажуугаар нь зөрчигдөг. Анх удаа л ийм үл тоогдсон байдал мэдэрч байгаа тул улаан уст маань нилээн гайхшир. Бүр гайхаад ангуучдын холбооны менежер залуугаас үг хэлцсэн дараа би түнд өөрийгөө танилцуулсан уу хэмээн асуудаг. Харин яг энэ үед Жинүүг дөнгөж гарч явхад Бяко хөлөрчгсөн гүйсэн байдалтай харагдах бөгөөд улаан уст маань ч үүнийг анзааран тийм байжээ. Улаан хаалга руу хамт нэвтэрсэн гадны хүн саяны шинэ эс зэрэглийн ангууч байж хэмээн бодно. Ингээд эцэн солигдож манай Жинүү ээжийнхээ эмнэлэг дээр байж байх ба сахиж сууж байгаад гарч ирэхэд нь үүдэнд нэг хүн зогсож байх нь тэр өөрийнхөө харалган байгааг мэдэрлээ. Хит итгэлтэй байж хэдий ангуучид надаас айдагч эс зэрэглийнхний өмнө бол өөр юм хэмээн хэлээд өөртөө ч уулзахыг хүссэн хүн байна хэмээн Жинүүд хэлдэг. Ингээд харанхуй дундаас нэг өвгөн гарч ирэх ба энэ нь ангуучдын холбооны ерөнхийлөгч Гогонхи байлаа. Ерөнхийлөгч түүнд ангуучдын ертөнцийн ямар байдаг, одоо улсын байдал ямар байгаа зэрэг маш олон зүйлсийг яриад улсад нийт 5 бүлгэн байгаа. Гэхдээ хүчний хувьд тэнцүү. Хэрв чи аль нэг рүү орох юм бол хэтэрхий хүчний ялгааг бий болгоно гэх мэт маш олон зүйлсийн талаар ярина. Ингээд шулуухан хэлээ. Чи манайд орохгүй биз гэж санал тавьдаг. Жинүүч мөн холбоонд орвол ямар байх? Го ерөнхийлөгч бол одоо байгаа хамгийн том хүч мөн. Тэр энэ улсын анхны эсрэглийн ангууч. 80 хүрсэн гэхэд насандаа баймгүй биетэй юм хэмээн маш олон зүйлсийг эргцүүлэн тунгааж суулаа. Гэвч түүний эцсийн хариулт татгалцсан хариулт байлаа. Го ерөнхийлөгч бас л эцсийн эцэст мөнгө хэмээн бодоход Жинүү би тололдмаар байна гэж хэлэн Го ерөнхийлөгчийг гайхшруул. Го ерөнхийлөгч үүнд нь маш их гайхаж багтам сэтгэл төрнө. Ийм зүйл мэдрээгүй удаж. Хэрв би арай залуу байсан бол түүнтэй хамт зогсох байлаа хэмээн бодно. Ингээд Го ерөнхийлөгч тэр өдрийн бүх төлөвлөгөөг цуцал хэмээн туслахтаа хэлж түүнтэй арх уухуу гэх мэт сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ. Харин Жинүү хурдхан төвшин ахиж ээжийнхээ аврах талаар бодон алхаж байлаа. Эцсийн солигдож Хуан Доксуу дэлб нүдүүлсэн байдалтай эмнэлэгт сэрж байхан тэр. Түүн дээр Европын ангуучдын холбооны дэд захирагч нь ирсэн байх ба түүнээс тэр гяндангаас гарч ирсэн залуу Эл Фансон тийм амир. Тэр мангас уу хэмээн асуув. Харин хариуд нь Хуан Доксуу тэр хүн биш. Гарцаа байхгүй мангас гэж хариулв. Хуан Доксуу нөгөө залууг яасан талаар асуухад бид хөөж байгаа. Гэхдээ чамайг ялахаар залууг барьж чадах хэсгээ мэдэхгүй байна хэмээн хэл. Хуан Доксуу орон дээрээ түүний хэлсэн эцсийн үг болох. Миний гэр бүлийг оролдвол алан шүү хэмээн сүрдүүлсэн талаар бодон ааврагаан ялгаруулж уурандаа бажууран хэвтэж байлаа. Түүнийг заавал бяцлах болно. Надад хэрэгсэл хэрэгтэй. Түүнийг ялж чадах артефакт.
артефакт хэмээн бодно. Артефакт гэдэг нь мэрэгжлийн уран дархан байсан ч хийж чадахгүй тийм ариун хэрэгслүүдийг хэлнэ. Ангуучид олон болсон болохоор олноороо зарагддагч хэтэрхий үнэтэй хэмээн компьютерийн урд шаналн суух жинүү рүү эсцэн шилждэг. Түүнд чөтгөрийн ордонд орохын тулд сайн хэрэгсэл хэрэгтэй. Одоогийн энэ ертөнцид байх хамгийн хүчтэй хэрэгслэл гэхэд ердөө 20-30%-ийг л хүчийг нэмэх боломжтой. Гэтэл түүнд байгаа шидийн мөмлөг шидийн хүчийг 2 дахин нэмэгдүүлдэг. Зарвал өндөр үн хүрэх нь гарц цагвч нэг асуудал байлаа. Тэр асуудал бол саяхны хүртэл зэрэглэл байсан л байгаа юм. Зэрэглэлтэй түүнд ийм хэрэгсэл байгаа нь олны хил амны бай болох байлаа. Ингээд бодон суутал зэрэглийн гяндан руу хүн аавна гэсэн зарыг харна. Эцсийн солигдож гоёмсог шарангийн байрлал харагдах ба энэ бол нөгөө ангуучдын холбооны гоо ерөнхийлөгчийн байр буюу ангуучдын холбооны төв байв. Гоо ерөнхийлөгч Жинүүгийн анкеттай танилцсан суух бөгөөд түүнийг өдий хүртлэх тэсэж твцснийг гайхан ярьж байлаа. Яг ингээд магтаж байтал түүний туслах сон ангуучийг хамтарсан дайралтын багтаа нэгдэн гяндан руу орохоор босныг хэлв. Гоо ерөнхийлөгч жаахан санаа алдан. Эцэстээ мөнгөнд дийлдэгшив хэмээн бодож байтал яг үнэндээ тэр ажилтны багт орсон байв. Улмал гоо ерөнхийлөгчийн сонирхлыг татаж эхэллээ. Ингээд эсцэн солигдож Жинүү ажилтны багт орохоор ирсэн байх ба ахлах ажигч нь түүний анкетыг харан олон зүйлс шалгаан зогсно. Бие барих хэрэггүй шүү гэж захиад цааш явагддаг. Гяндан руу ороход зөвхөн дайралтын багаас гадна шидэж чулуу олборлох баг, мангасуудын цогцос цөөх баг гэд олон хүн хүч хэрэгтэйж маш өндөр ашигтай. Ингээд гяндан руу орлоо. Энэ гяндан зэрэглэлийн гянданд тул хантарс бүлэгмийн толгойлогч нөгөө улаан устч оролцож байв. Тэр маш хүчрэг галын шидтэй бөгөөд мангасуудыг нэг дайралтаар устгав. Гэтэл түүний дайралт буцаж ирэх бөгөөд танк нараа даатгалаа шүү гэхэд 4 танк нийлэн маш том хамгаалтын бамбаа үсгэн тэр товтлогоо зогсов. Чожоын хит шатаавал цогцуудыг ашиглаж болохгүй тул ялгаар хэмжээнд л шатаалаа. Цааш явцгаая гэд дайралтаа үргэлжлэв. Ингээд дайралтын багийнхан гарч ир. Тэр хэд аль хэдийн боссоос бусад бүх мангасыг ялсан байв. Хэрэг боссыг ялвал хаалга хаагдах учраас үлдэж тэр хоорондоо шид чулуу болон мангасуудын цогцуудыг олборлох учраас тэр. Жинүү харин улаан үстийг ажиглан түүнийг гарцаагүй хүчтэй бололтой гэж бодон каскаараа нүрээ хаан зогсно. Харин энэ дундаас нэг гайхалтай үцэглэнтэй эмэгтэй гарч ирэх нь улсын 9 дахь зэрэглийн ангууч бүжих гүнж Ча Хэ юм байлаа. Түүний ялгарх аврааг гайхан түн шиг авраатай хүн хэд байдаг бол хэмээн бодож байтал гинт Ча Хэгийн Жинүү рүү харна. Гэтэл манай Жинүү маш хурдан алга болсон байх ба Ча Хэгийн миний төсөөлөл юу байсан бэ? Би сая яг л гоо эргэлж ирлээ гэж бодсон юмсан гэдэг. Ингээд Жинүү түүнийг гярхаа юмаа гэд бодож байтал ажигчдын салаа орохор боллоо. Жинүү оронгуудаа шууд л зэрэглэлийн гяндангийн боссын аврааг мэдэрч цамхагт ялсан вулкан Метус 2-оос илүү юм туршмаар санагдаж байна гэд жумалцсан. Түүнийг зогсож байтал нэг залуу зэрэглэл учраас дээрлэхэх гихч Жинүү нэг хараад л зүрхийг нь салгалуулна. Түүнийг шидэж чулуу олборлож байгааг нь бусад нь хараад үнэхээр зэрэглэл гэж гайхан бурхнаас өгсөн ажилтан байхад зэргээр ярина. Ингээд өдрийн хоолны цаг болж Жинүү харин хоолндон оролгүй ганцаараа юмаа хийгээд үлдэхэр болно. Яг үнэндээ ганцаараа үлдэж зэрэглэлийн гяндангийн боссыг харахаар төлөөсөн нь энэ байв. Ингээд л нөгөөдөлийг жаахан холдонгууд Жинүү маш хурдтайгаар гүйж боссын зүг яв. Ингэж явсаар төмөр хаалганы урд ирлээ. Яг урд нь ирээд адын бодол төрөөд ялж болохгүй учраас зүгээр төрч гисэн оролдоод үзьгээд яг хутгаа гаргаад байж байтал хойно нь аль хэдийн Ча Хэгийн ирж гисэн. Нана юу хийж байгаа юм гээд зогсож байлаа. Жинүү гайхтал тэр дахин асуув. Ингээд 4-р анги төгсөв. Энэ хүртэл бидэнтэй цуг байж бодлын тэнгис дарвуулан тэлгсэн танд баярлалаа. Subscribe, like дарж биднийг дэмжээрэй.